Өнөөдөр 16 давхарт ашиглалт хяналтыг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд 20 ширхэг камерыг барилгын дотор болон гадна талд суурилж байна. Саяхны хүртэл Монголын хамгийн өндөр барилга гэгдэж байсан тус барилгыг анх Армени барилгачид барьж 1985 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтанд оруулан дарханчуудад хүлээлгөө өгч байжээ. Нэг хэсэгтээ л цахилгаан шатны ажиллагаан зогсож хогондоо дарагдан гэмт хэрэг гарч оршин суугчдыг бухимдуулсан. Тэгвэл тус барилгын асуудалд аймаг орон нутгийн зүгээс анхаарал хандуулан хийж байгаа цөөнгүй ажлуудын нэг болох камержуулалтыг хянах, техник тоног төхөөрөмжийг байрлуулах өрөөний асуудал шийдвэрлэгдээгүй байсан. Энд аймгийн засаг даргын орлогч Бат Эрдэнэ, аймгийн захирагчийн албаны дарга Бат Жаргал, тус багийн аймгийн иргэдийн төлөөлөгчид, багийн засаг дарга нарын холбогдох албаны хүмүүс уулзалдаж камер хянах, техник тоног төхөөрөмжийн өрөөг шийдвэрлэлээ. За 16 давхарт өнөөдөр камерын хяналтын систем суурилуулах ажил явагдаж байгаа. Үндсэндээ бол манай 16 давхар мөн өөрөө бас 171 айлтай. За нэлээд олон түрээсийн байртай байдаг. Тэгээд захилгаан шатны оюутрал одоо дээр нь одоо хог хаягдал тийм ээ. За өшөө одоо бас сүүл гардаг учраас 16 давхар хяналтын систем тавих гэсэн ийм чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээд хяналтын систем тавих гэр манай хяналтын систем одоо хариуцагч юм бэ? Тэр ямар байралд одоо ерөнхий төв пүүлтэнд байх вэ гэдэг асуудал дээр одоо ингээд бид ярилцаад үндсэндээ бол нэг давхарт байдаг одоо энэ өрөөг сонгож авсан. Тэгээд энэ сонголтоо өнөөдөр баг үндсэндээ шийдэж байна. Энэ асуудал нэлээд олон сар яригдчихэж байгаа. Үндсэндээ бол бас яг яригдаад болохгүй хоорондоо ойлгомжтой ойлголцол явсаар байгаа. Өнөөдрийн үед бол бас ингээд одоо аймгийн засаг даргын орлогч, захирагчийн алба, эрдэнэ нийтийн орлого, багийн дарга тийм ээ. За байрны өдөр зөвлөл ингээд нийлж хагаад сөөхөн дарагт байрлацаад одоо энэ байрыг юмсан суулгахаар боллоо. За тэгээд камерын системийн ажил бол үндсэндээ тавигдсанаар бол гадаа хулгайн тээвэр одоо дотоод хяналт тийм ээ. Яс суртахуун бол ер нь дотоод хяналт сайжирна. Тэгээд энэ иргэд бол одоо бас ямарчсан камерын хяналтын системтэй байж байхад өөрсдөө ухамсар сэргээд дээшилждэг. 2012-аас 2015 онуудад иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын тулд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар төдийгүй иргэдийн хандив тусалцаатайгаар олон ажлууд хийгджээ. Тухайлбал 2012 онд хүн тээвэр, ачаа тээврийн 2 цахилгаан шатыг улсын төсвийн 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар суйрлуулан ашиглалтанд оруулсан бол 2013 онд гадна фасадыг орон нутгийн хөгжлийн цангийн 86.1 сая төгрөгөөр будаж засварсан юм а. Мөн инженерийн шугам хоолойг 45 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлаж 16 давхрын урд талбайг 80 гаруй сая төгрөгөөр тогтчулсан. Түүнчлэн дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани зүгээс уг барилгын дулаан хангамж тоног төхөөрөмжийн үүслийг шинжилсэн байна.